Сайн байцгаана уу? Дөрмийн хичээлдээ тавтан ойрлно уу? Өнөөдрийн бидний үзэх сэдэв бол accusative singular буюу заахын ялгалын ганц тоо. Ингээд бүгдээрээ хичээлд анхаарлаа хандуулаарай. Отааска буюу асуулт. Кохо цо хэнийг юг. За, маскулинумын амьгүй нэр үгс болон неутромын нэр үгсийн заахын ялгалын ганц тоо нь нэрлэгийн ялгалын ганц тоо буюу номинатив сингуляртайгаа тэнцүү байдаг гэдгийг та бүхэн маань дэвтэртээ бичиж аваарай. Бүгдээрээ дасгал ажиллаад явахаар ойлгомжтой болно. За, дөрмийн хүрээнд бид нар займна буюу төлөөний үг. За, числовка една буюу нэгийн тоо. За, адъектива буюу тэмдэг нэр. За, субстантива буюу нэр үг гэсэн үгсийн аймгийн хүрээнд заахын ялгал дээр хэрхэн хувирдгийг авч үзцгээе. За, энэ дээр тэгэхээр маскулин амьтай буюу им а нэр үгсийн хүрээнд тэмдэг нэр болон төлөөний үгс хэрхэн хувирч байгааг үзцгээе. За, тэн буюу энэ гэдэг үг маань тоохо болж хувирж байгаа бол едэн гэдэг нэгийн тоо маань за еднохо болж байна. За, тэгвэл мой, твой, ехо, еи, наш, ваш, еих гэсэн төлөөний үгнүүд маань мэхо, твэхо, ехо, еихо, нашехо, вашехо, еих болдог гэдгийг та бүхэн маань дөрмийн төвшөртөд тэмдэглээд аваарай. Тэгвэл чески гэсэн хатуу төгсгөлтөд тэмдэг нэрийн маань төгсгөл ческехо болж байна. За, модерни гэдэг зүүлэн төгсгөлтөд тэмдэг нэрийн маань төгсгөл нь модернихо болж байна гэсэн. За, тэгвэл фемининум буюу им хүүсний энэ гэдэг үг маань та байдаг бол за заахын ялгал дээр туу гэд аа нь уу болдог. Бид бүхэн эдгээрийг 60 видео хичээлийнхаа үгийн сан болон сансгалын хичээлүүд дээрээ цухас үзсэн. Тэгэхээр та бүхэн маань гэр бол ойлгохыг мэддэг болсон байх. За, една буюу а төгсгөлтэй нэгийн тоо маань еднүү гэдэг уу төгсгөлтэй болж байна. За, тэгвэл миний, чиний, тэр эрэгтэйгийн, тэр эмэгтэйгийн, бидний, тэдний, та нарын гэсэн фемининумын үгнүүд маань моо, за эсвэл мой гэд урт аа нь оо эсвэл эн зөөлөн ий болсон байна. Тэгвэл чиний гэдэг тва гэдэг төгсгөлтэй нь твоо. За, твое гэдэг э төгсгөлтэй нь твои. За, ехо маань хിവэрэ байна. Эрэгтэй хүний түүний. За, еи эмэгтэй түүний гэсэн үг маань бас еи хിവэрэ байна. За, тэгвэл нааше манай гэдэг төлөөний үг маань нааши гэд зөөлөн ийтэй. За, ваше гэсэн төлөөний үг маань ваши гэж зөөлөн ийтэй. За, еих тэдний гэдэг төлөвний үг маань еих хിവэр байна. За, тэгвэл ческа гэд а төгсгөлтэй фемининум дээр одоо холбогддог тэмдэг нэр маань аккузатив буюу заахын ялгал дээр ческоо гэд а төгсгөлтэй байна. Та бүхэн эдгэрийг өөрсдөө ойлгомжтойгоор дэвтэр дээр одоо улаан ямар өнгөөрч өөртөө ойлгомжтой тэр өнгөөр тодор тэмдэглэж аваарай. За, модерни гэж зөөлөн төгсгөлтэй тэмдэг нэр маань хിവэр ээж байна. За, тэгвэл нэр үгийн хүрээнд авч үзцгээе. Субстантива буюу нэр үг. За, маскулин амьтай үгнүүдийн хүрээнд битгэд үзэж байгаа. За, амьгүй нь бол нэрлэгийн ялгалтайгаа ижилхэн хувирдаггүй гэсэн үг. За, студент гэдэг үг маань студента. За, оюутан гэдэг үг маань оюутныг гэж хувирахад одоо а төгсгөлтэй болдог байна. За, мууш эрэгтэй хүн гэдэг зөөлөн төгсгөлтэй үг маань мууше гэдэг э төгсгөлтэй болсон байна. За, фемининумын үгнүүдээс авч үзье. Жена а төгсгөлтэй үг маань шинүү. За, шийдлэ э төгсгөлтэй үг маань шийдли гэж зөөлөн ийтэй. Скршин гэж зөөлөн энэ үсгээр төгссөн үгс маань скршин хിവэрэ байна. За, бүгдээрээ багшаа тайлбарлаж байгаа дээр одоохондоо ойлгохгүй байж болох юм. Гэвч бидэнд эдгээрийг өөрсдийн болгох тасгал ажлуудаас тухайн тус видеон дээр гарна. Тэгэхээр эдгээрийг багштай хамт хийхээр заримыг нь хийгээд заримыг нь гэртээ хийн. Тэгэхээр ойлгомжтой болно. За, позороитэй хэсэгт анхаарлаа хандуулаарай. За, татиник аав гэсэн
маскулин нэмийн амтай үг маань татинка болдог. За видим гэдэг нь харж байна гэсэн үйл үг яа дээр хөрсөн бэ те? Я видим би харж байна. Татинка аавыг. За би аавыг харж байна гэх юм бол видим татинка болдог байна. Тэгвэл отец эцэг гэдэг маскулин нэмийн амтай үг маань аккузатив дээр отцээ болоод эн ардаа орж ирж байна. Видим отцээ эцгийг харж байна гэсэн утгатай болж байна. За тэгвэл хаавл гэдэг нэртэй хүн байна. За хаавлыг харж ийн гэд ийг тий монголоор бол ийг гэсэн утга шүү дээ. Хэлэхээр бол хаавлаа гэд а төсөлтэй болж байна. За эдгээрийг та бүхэн маань тэмдэглээд аваараа бүгдээрээ үнтэй холбогдуулан дасгал ажиллацгаая. За нэгдүгээр дасгал буюу цэвчний една. Дейте субстантива до справних форм. За зөв хэлбэрт нь нэр үгийг хувиргаараа гэсэн утгатай байна. За мам буюу мит үглэг орж ирж байна. Надад байх гэдэг үглэг. За тэгвэл словник, ауто, дум, образ, бит, перо, покое, радио, сишит гэдэг үгнүүд маань за Б хэсэгт нь тэмдэг нэрүүд нь байж байна. Нови, модерни, лски, стари, Хэски, Черни, Мали, Левни, Модерни гэсэн тэмдэг нэрүүдтэй холбоо үг үүсгэн заахын ялгал дээр хувиргаарай гэж байна. Тэгэхээр эдгээр нэгдүгээр дасгал дээр байгаа үгнүүд маань маскулин нэмийн амьгүй үгнүүд байгаа байхгүй юу? Им и. Тэгэхээр эдгээр маань номинатив сингулартайгаа тэнцүү гэсэн байгаа учраас хувирахгүй гэсэн. Тэгвэл шууд мам нови славник надад шинэ толгичиг байна. За тэгвэл мам модерни ауто надад орчин үеийн машин байна. Мам вилки дум надад том байшин байна. Мам стари образ надад хуучин зураг байна. За мам хэски бит надад сайхан орон сууц байна. Мам за черне перо те энэ нөгөө бид нар тэмдэг нэрээ э төгсгөлтэй болгоно. Черне перо. За мам мали покой. За мам левне радио. Мам модрис шит гэх мэтчлэнгээр хувирахгүй гэдгийг багшаага хэлснийг даган бичиж аваарай. Дасгал 2 буюу цэвчний дивье дейте субстантива до справних форм. За зөв хэлбэрт нь нэр үгсийг тавиарай гэж байна. Знам таньдаг гэдэг заахын ялгал шаарддаг нэр үг байна. Тэгвэл бид бүхэнд маскулин нэмийн амьтай үгсүүд өгөгдсөн байна. За би хэсэгт нь тухайн нэр үгсүүдтэй холбогдох тэмдэг нэрсүүд нээж байна. Анхны хэлбэр дээрээ байна. Бүгдээрээ хэвтэ и болон зүүлэн и төгсгөлтэй тэмдэг нэрс байна. Мөн хатуу гівлэгчээр төгссөн маскулинын нэр үгсүүд байна. Тэгвэл эдгээрийг бүгдээрээ заахын ялгалын ганц тоонд хувиргая. Монголоор сэтгэвэл за би түүнийг би тийм түүнийг таньдаг гэж ойлгоно. За туршлагаа. Знам добрého камарада. За би маш сайн эрэгтэй найзыг таньдаг. Знам ходнého учителя. За би маш ухаантай эрэгтэй багш таньдаг. Знам интеллигентního студента. За би маш ухаалаг эрэгтэй оюутан таньдаг. Знам милého француз. За би тийм хайр татам Франц эрэгтэй хүнийг танина. Знам новého доктора. За би шинэ эмчийг танина. Знам за старého мужа. За би настай нэг эрэгтэй хүнийг танина. Гэх мэтчлэнгээр та бүхэн маань энэ дээр харагдаж байгаа үлдсэн нэр хүсүүдийг тэмдэг нэртэй нь холбон гүйцээгээрэй. 3 дахь дасгал буюу цэвчний тэрши дейте субстантива до справних форм. За зөв хэлбэрт нь нэр үгсийг тавиарай. Энд бол дандаа феминомын буюу эм хүүсний а болон эгэр төгссөн үгс байна. За тэмдэг нэрс болон нэр үгсийг хооронд нь заахын ялгал дээр хувиргацгаая. Тишимсэ на дивамсэ на гэхээр заахын ялгал буюу аккузатив шаарддаг үйл үгс байна. Тэгэхээр утгын хувьд бол тишимсэ на гэдэг нь тэсэн ядан хүлээх. За дивамсэ на гэхээр харж байна гэсэн утгатай. За бүгдээрээ холбоцгоё. За аль нэг үйл үгийг сонгоод авна гэсэн үг. Утгын хувьд. За тэгэхээр тишимсэ на староу прахо гэх юм бол би хуучин Прагийг тэсэн ядан хүлээж байна. Тэ? Хуучин Прагийг гэж заахын ялгал маань хуурж байна. Тэгвэл тишимсэ на младоу учительку гэх юм бол за би
залуу эмэгтэй багшийг тэсэн ядан хүлээж байна гэсэн өгүүлбэр болно. За дараагийнхт нь анхаарал хандуулцгаая. За тишимсэ на мадерскоу камарадку. За би нэг унгар те эмэгтэй найзыгаа одоо тэсэн ядан хүлээж байна гэсэн утгатай болж байна. За тэгвэл дараагийн нэр үг маань телевизэ буюу ТV гэсэн утгатай үг байгаа учраас бүгдээрээ дивамсена гэдэг үйл үгээ сонгоно гэсэн үг. За дивамсена чисков телевизи. За оо болно. За телевизи гэд төгсгөл нь зөөлөн и болно. Эдгээрийг бид нар өмнө тайлбарласан дүрмүүдээ харж агаад хийгээд явхаар маш ойлгомжтой болно. Мэдээж багш нь ерөнхий чиглүүлгийн өгсөн учраас та бүхэн үлдсэн нэр хүсүүдийг үлдсэн тэмдэг нэрстэй нь холбон гүйцэн бичээд тус видеоны доор гэрийнхаа даалгаврыг комент үлдээгээрэй. Дөрөвдүгээр дасгал буюу цвичиний 4 Птейтэсэ отповедейте. За асуугаад хариулаарай гэж юм. За тишицэ на гэдэг үйл үг өгсөн байна. За ард нь бид нарт загвар алган жишээ нэж байна. За тишицэнагийн ард бол Ирана гэсэн хүний нэр байна. За бүгдээрээ загварыг уншицгаая. Тишицэна Ирэну. За Иринаг чи тэсэн ядан хүлээж байна уу гэж асууж байна. За тэгвэл хариулт нь ано тийм ээ. Тишимсэна Ирэну. Тийм ээ би Иринаг тэсэн ядан хүлээж байна гэд Ирина гэд төгсөлтөө хүний нэр маань өө болсон байгааг та бүхэн анзаараарай. За мэдээж асуулт асуухтаа Т дээр тишимсэна гэж асууж байна тийм үү? За тэгвэл хариулахдаа тишимсэна гэд яа дээр болж хариулж байгааг та бүхэн маань мэддэг болсон. Гол нь энэ дээр дүрмээ маш сайн давтах чухал. За тэгвэл A болон B хэсэгт холбоо өгнүүд өгөгдсөн байна. Үйл үг болон нэр хүсүүд өгөгдсөн байна. Эдгээр үйл өгнүүд бол дандаа аккузатив шаарддаг гэдгийг та бүхэн маань тэмдэглээд аваарай. За хэд хэдэн холбоо өгсүүдийг багш нь хамт ажлын үлдэгдлийн та бүхэн маань биедан ажиллана. За эхний өгүүлбэрийг дасгал ажил дээр хийж өгсөн учраас бүгдээрээ дивацэ на чискакиниха гэдгийг хувилгая. За тэгвэл яа дээр хувилгая л да. Дивамсэ на чисков книхо. За би чех ном харж байна. Дараагийнх нь тишимсэ на чиштину. За төгсөлтөө үг маань уу болж байна. За тэгвэл иду на каву. Тэ кофений газар. Төгсөлтөө нь уу болж байна. За подорожи буюу новов телевизи. Мам милау камарадку гэх мэтчлэнгээр та бүхэн маань гүйцэнэ гэсэн үг. 8 дугаар дасгалд анхаарлаа хандуулаарай. Творчтой вети споситивными займны. За хамаатуулах төлөөний үгийг өгүүлбэрт бүтээгээрэй гэсэн байна. Жишээг нь харъя. Мам добрэха камарада. Би нэг сайн эрэгтэй найзтай, тийм үү? Гэсэн утгатай. За үүнийг Тое мой камарад. Энэ бол миний эрэгтэй найз гэд анхны хэлбэрт нь тавьж байна. Тэгэхээр бид бүхэнд өгөгдсөн заахынтай ялгар дээр хувирсан байгаа өгнүүдийг анхны хэлбэр дээр нь тавина гэсэн үг. За маш новов книхо гэдэг нь за чамд шинэ ном байгаа юу гэсэн асуулт те. Тэгвэл энэ бол шинэ ном гэж хэлэхээр бол тое нова книха гэдэг анхны хэсэгт нь хэлбэрт нь тавина. За мама старе ауто бидэнд одоо хуучин машин байдаг гэдэг өгүүлбэр байна. Тэгвэл энэ бол хуучин машин гэж хэлэхээр бол тое старе ауто. За заахынтай ялгал болон нэрлэхийнтэй ялгал дээр хоёулаа одоо хувирдаггүй гэдэг нь энэ дээр анзаарэгдэж байна. Неотроны өгнүүд. За маи велкидум. За они дээр энэ те они маи гэсэн үг. За тэдэнд те том байшин байдаг. За тэгвэл энэ бол том байшин гэх юм бол тое велкидум гэдэг энэ маань дүүм гэдэг үг маань нэрлэхийнтэй ялгалын маскулинумын алдаа нэрлэхийнтэй ялгалыг асна. Энэ нь маскулинумын амьгүй учраас хувираг байна. За тэгвэл мате младо учителку. За мате гэхээр видер та нарт те залуу багш байдаг. За тэгвэл энэ бол залуу багшгүй л тое младо учителка. Гэхмэчлэнгээр анхны хэлбэр дээр нь та бүхэн маань тавьж гэртээ ажиллан асуух зүйл байвал тус видеоны доор комент үлдээх. Ойлгосон бол ойлгосноо бас харилцан уйлдаатай явахыг багш нь хүсэж байна. Творческий посессивный займ на весь правне форме адоплинуйте вети.
Төлөөний үгийг, биеийн төлөөний үгийг тэ зөв хэлбэрт нь бүглөөрэй гэж байна. Бүтээгээр ирсэн байна. За бүгдээрээ даасан заавруудыг харцгаая. Тояшина энэ бол эмэгтэй тэ энэ бол эмэгтэй хүн. За яа дээр энэ бол одоо миний одоо эмэгтэй гэж хэлэхээр бол тое моежина гэд феминомын миний гэдэг үгийг авч хэрэглэж байгаа бол заахын диалгаар дээр за түүн тэр миний одоо эмэгтэйг таних уу гэж асуугаар л знаш мои жину гэд хувирсан байгааг та бүхэн анзаараарай. 7 өгүүлбэр өгсөн байна. Тое камарад энэ бол эрэгтэй найз. За тий дээр хувиргана гэсэн үг. Тэгэхээр тое твой тэ твой камарад болно. Твой камарад. Тэгвэл за нэс нам би танихгүй тэ чиний эрэгтэй найзыг танихгүй гэж болохоор бол нэс нам твэхо камарада болно. За 2 дахь өгүүлбэр дээр тое учителка энэ эмэгтэй багш. За ми дээр за бидний гэж хэлэхээр бол тое нааша учителка энэ бол бидний багш. За тэгвэл тань тэр одоо анаа дээр байна. 3 дахь бие дээр знаа нааши учителку. 5 дахь дасгалын зааврыг багш нь танилцуулж өгье. Үлдсэн дасгалуудыг та бүхэн өөртөө бие дан ажиллаарай. Творчтой вети өгүүлбэр бүтээгээрэй. За я буюу би гэсэн төлөвний үгийг ашиглан ард нь байгаа үйл үгийг нь хувиргана гэсэн үг. За видет харах гэдэг үйл үг явж байна. Маладите нялх тэ жаахан хүүхэд. За тэгвэл би нялх хүүхдийг харж байна гэж хэлэхээр бол видим маладите болно гэсэн мэн. Загварыг ашиглан та бүхэн өгсөн өгүүлбэрүүдийг ажиллана гэсэн үг. За они дээр хувиргаараа гэж байна. Девацена гэдэг үйл үгийг они дээр хувирахын тулд тэ деваисена. За хескажина гэдэг холбоо үг тэ феминомын холбоо үгээ заахын тий алгал дээр хувиргана. Ягаад гэвэл девацена гэдэг үйл үг маань заахын тий алгал шаардж байна. Тэгэхээр хескажина болдог тийм үү? За хоёр дээр нь жишээлбэл она чикат на млади муж гэж байна. Тэгэхээр она буюу 3 дахь бие дээр чикат на гэдэг үйл үг маань чикана болно тийм үү? Чикана урт хачигтай. За тэгээ младеха мужэ. Гэхмэчлэнгээр та бүхэн адвал судлаа гүйцээгээрэй. За өнөөдрийн хичээлд хамт ирсэн та бүхэндээ баярлалаа. Дөрмийн хичээлээ бид бүхэн өгсөн гэрийн даалгавруудаа маш сайн бас давтснараа дээрэс нь тухайн дүрмийг өөртөө ойлгомжтойгоор өөрийнхөө арга барил тохируулан бичиж авч өөрийн болгоорой. Ингээд дараагийн хичээл хүртэл түр баяртай.